Онгор сар гол нуурын мөсөнд цөмөрч осолдох явдал 8 удаа гараад байна. Онцгой эдлийн алба хаагчид үүнээс 4 хүний амь насыг аврах хамгаалжээ. Мөс цөмөрсөн тохиолдлын 5 хөвсгөл аймагт завхан дархан уул болон багнуур дүүрэгт тус бүр нэг бүртгэгдсэн байна. Сайхан завхан аймагт Daewoo Truck загварын томооврын ачааны автомашин чиглэстэй голын мөсөнд цөмөрч орсныг аймгийн онцгой эдлийн алба хаагчид татан гаргажээ. Улаанбаатар өвчлсөн 15 тохиолдол шинээр нэмж бүртгэгдлээ. 13 нь Улаанбаатар хотод, 3 нь орон нутагт гарчээ. Дэгдэлт 358 дахь өдрөө үргэлжилж нийт өвчлсөн хүмүүсийн тоо 14177 болоод байна. Өнөөдрийн байдлаар 65 хүн нийслэл болон аймгийн эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байна. Мөн гэрийн хяналтад 20 хүн байна. Хаус орон сууц Land Cruiser 300 маркийн тээврийн хэрэгсэл 9911-т дугаар зэргийг түрээслэн ашиглаж бусдад ихтгэл төрүүлж залилсан явдал гарлаа. Гэмт этгээдгүүд 100 яны дэвсгэрт 149 мянган ширхэг, 100 Америк долларын дэвсгэрт 1600 орчим ширхгийг хурамчаар хэвлэж нийт 7.9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учруулжээ. Хурамчаар хэвлүүлсэн тэдгээр валюта оройн цагаар гэрэл муутай орчинд үзүүлэх, гэрэл зургийг нь чатаар явуулах, гүйлгээ амжилттай гэх интернет банкны хурамч шилжүүлгийн баримт харуулах зэрэгээр залилдаг байжээ. Монголын системийн веб болон гар утасны аппликейшны ажлын байр зэсээр дамжуулан 20 мянган ажлын байрны мэдээллийг шууд харах боломжтой болжээ. Тус зэснээс ажлын байрны мэдээллийг шүүлтүүр ашиглан харах, өөрийн мэргэжил байршил дуршлагад тохирсон ажлыг хялбар сонгосон ажлын байранд шууд хүсэл хэлгэх боломжтой байна. Саршны баярыг өгсөн бүх нийтийн их цэвэрлэгээ Улаанбаатар хотод үргэлжилж байна. Их цэвэрлэгээнд хот нийтийн аж ахуйн 46 байгууллагын 3000 гаруй алба хаагч, 700 гаруй техник хэрэгслээр автомобиль буудал, хайс хашлага, замын тэмдэг тэмдэглэгээ болон гэр хорооллын гуу жалгыг цэвэрлэж байна. Мөн хог хаягдал хариуцсан байгууллагууд уртсгасан цагаар ажиллаж тээвэрлэлтийн давтамжийг 2-3 дахин нэмэгдүүлжээ. Их цэвэрлэгээ 15-ны өдрийг хүртэл үргэлжлэнэ. Бюродод үүнийг 111-р хорооны оршин суугчдыг хорхой болон бусад мэрэгчдээс ангижруулжээ. Хоол ирж суурьшлийн бүс рүү орж ирсэн улаан шаргал үнэг хотын иргэдэд сонин содон үзэгдэл байв. Гэсэн ч зэрлэг ангантантай зураг авахуулах, хоол өгөх гэж оролдох хэрэггүй. Байгаль орчны хяналтын байгууллагад мэдэгдэж, барин авч байгальд нь эргүүлэн тавихыг зөвлөжээ. Ice Global-ийн цөөхөр мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.